Би хэргийн газрыг бүгдийг санаж байгаа. Тодорхой тайлбарлаж өгч чадах байх. Энэ юм бэ? Хэргийн газарт хамгийн түрүүнд очисон цагдаагийн хэсгийн эргүүл. Хөөе. Чи дахиад л хачаа чим ярих гэж байгаа үсттэй. Ой тогтоолт инээ тэр хийгээд. Сонсож үзье. Угаасаа зураг байхгүй үсттэй. Гүй тэг шаардлагагүй. Одоо хамгийн чухал нь Яриадах. Тэгээ. Яр. Намайг хэргийн газарт очиход дөрвөлжин хээтэй цүнх. Дөрвөлжин хээтэй цүнх ингэж ийм байрлалтай хэвтэж байсан. Өнцг нь ойролцоогоор доошо 30 хэмийн налуутай байсан. Цахилгаан нь нэвдэрч гисэн юм уу бүү мэд зарим хэсгээрээ задарчихсан байсан. Хоорондох зай нь 25 см орчим хохирогчийн гарын алга дээш хараад цохойчихсан байсан. Цүнхний хажуу талд нэг гутлын мөр байсан. Гутлын мөр уулын гутлынх биш. Харин биеийн тамирын гутлынх байх. Харин цүнхний хажууд гялгар уутны тасархай бас шавж устгагч хөөсөнцөр гих мэт зүйлс байсан. Хөөе. Хэргийн газарт бороо орж байсан. Бас балмагчсан байсан байж энийг санаж байна гэж юу? Буруу байвал чи хариуцах юм уу? Гялгар уут шавж устгагч хөөсөнцөр нь угаасаа тэнд байсан хог байх. Чамайг та. Хөөе, болно. Одоо гар. Гар утасны зургийг сэргээж эхлэе. Тийм үү. Холбочих. За. Энэ хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн. Хамтарч ажиллахыг хүсье. Үргэлжилтийг орёгоос